Сайн байцааны эрхэм хүндэт үзэгчтэй. За одоо нууц тавшаагаараа эхэлж байна. За энэ удаа 5 дугаар бүлгээс эхэлж байгаамаа. За 5 дугаар бүлгээс Чингис хаан тайчуудыг байлдан дагуулж яст хүмүүсийг Авуучуу Батар хотон хорших ходрохтон тайчууд ургийн урагт үнсээр хийсгэн хятав гинэ. Тайчуудыг юу ч гэв хитсэн байна. Чингис хаан тэгээд Хубаа хаяа ухаа хаяа гэдэг газар тэр өвөлдөө үйлдсэн гинэ. За тэгээ нүцгэн баарны ширгээ төвөн алаг наяа хөвгүүдтэйгээ хамтран тайчуудын ноён таргуутай хэрэл тугийг ойд зүхтаж явахт нь өст хүмүүн бүлгээ хэмээн морь ерөөс он чаддгүй таргуутай барьж тэргэн солгож ширгээ дөвөн алаг наяа хөвгүүтэй таргуутай хэрэл тугийг барьж айсууд таргуутай хөвгүүд дүү нар нь булааж авъя хэмээн гүйцэж ирвэ. Дүү нарын гүйцэж ирэхэд ширгээ дөвөн хөдөлж ядах таргуутай тэрэн дээр унгаж гэдрэг харуулж дээр нь аглан сууж хутга гарan өвөлдрүүн гинэ. Таргуутай хэрэл туг татарын ноён таргуутай хэрэл туг ерөөхдөө морь унж чадхаар тийм тарган хүн байсан юм байна. Тийм болохоор алаг наяа ширгээ төвөн эдгээр хүмүүс татарын ноён бүлгээ татарыг ноён Устрая хэмээгээд хурж ирээд манай таргуутай хэрэл тугийг аваачаа тэргэн сулгаад тэргнээсээ буулгаад гэдрэг харуул гэдэг нь ерөөхдөө илгэн дээрээ хэвтүүлэх эхэлж байгаа шүү дээ. Илгэн дээр нь хэвтүүлж ягаад хутга гаргаа ингэж хийсэн гинэ. Хөвүүн дүүн нар чинь чамайг балааж авахаар ирвэ. Хан эзнээ гардуу хэмээн эс алдсан ч хан эзнээ халдуу хэм гэж тэд намайг алнаа. Чамайг алсан ч мөн би алдагдана. Тэгэхээр өгөхдөө дэр авч өгье гэж хэлсэн гинэ. Дэр авч өгье гэдэг нь амьд хүний гэрч болсноос өгсөн хүний дэр бол гэсэн үг учиртай гинэ. Ерөөхдөө зүгээр ингээд өгөхгүй. Ерөөхдөө ганц дайчин ганцаардахгүй л гэсэн үгтэй л ойролцоо л доо. Тэгээд тэр хутгаараа хоолойнд нь ингээд тулахад таргуулын хэрэлтөг их дугаар дүүнэр хүүхэд хашгирч хэлсэн гинэ. Ширгээд намайг аллаа. Нэг нь талж дуусхвал үхэл амьгүй биеиг минь авч юу хийнэ та нар? Намайг алаагүй байхад өтөр хурдан хараа. Тэмүүж намайг алахгүй. Би тэмүүжинг баг цагт нүдэндээ гал нүүрэнтэй гэрэл бүлгээ хэмээн эзэнгүй нутагт хоцорч амуу хэмээн авахаар одож авчир сургаас сурах төлөвтэй буюу хэмээн эмнийг үрээ даах сургах мэт сурган соён авлаа. Түүнийг алах хэмээгээс өхүүлж ядах юу илээ? Одоо түүний айн орж сэтгэлэн сэнгэрж амуу хэмээгдмөө. Тэмүүж намайг үл өхүүлэх хөвгүүд дүүнэр та минь өтөр харигтун ширгээд намайг алж явуулуу зай хэмээн их дугаар хашгирсан гинэ. Ерөөхдөө ширгээд намайг аллаа хүмүүсээ. Ер нь ингээд Чингис хааныг би баг багт нь ингээд сургаж нүдэндээ галтай нүүрэндээ цагтаа хөв байна. Тийм болохоор би эмнийг үрээ даах шиг сургаж авсан юм аа. Тийм болохоор тэмүүжин намайг алахгүй. Багшигаа юу гэж алах вэ? Хэмээсэн байна. Тэгээ хөвгүүд дүүнэр ингэж хэлсэн юм байна. Бид эцгийнхээ амийг аврая хэмээн ширгээд амийн нэгэн тавпаас амин үгүй хоосон би юу хийх юм бэ? Халаагүй дээр өтөр харий хэмээн гээд эцгийнхээ үгэнд ороо бутсан юм байна. Тэгээ тэднийг буцаад алаг наяа ширгээ төвний зогцсон хөвгүүд нь ирсэн гинэ. Тэдний ирээд хөдөлж авах хутгахул нугад хүрвээс тэнд наяад
өгөө хийсэн юм байна. За бид энэ таргуудыг барьж очивас Чингис хаан бидний тус хаана гардан барьж ирэх вэ? Барьж ирэв. Хаана гардан барьж ирэх юм бэ? Тэр бидний хаана гардан барьж ирэхсэд ямар итгэлтэй ард байх вэ? Бидэнтэй бас яаж нөхөрлөж үлж чадах ард тус хаанаа гардан барьсан ардыг мөхөختөн хэмээн алжиё хэмээсэн байна. Ерөнхийдөө тэр таргуудыг бид өршөөж чадахгүй, нөхөрлөж чадахгүй. Тийм бас нэг бас альяа хэмээн ярилцсан байна. Тэгээд дараа бид харин таргуудаа эндээс тавьж явуулж өөрсдийн бие Чингис хаанд хүч өгөхөөр ирүү хэмээн очие. Таргуудаа барьж иж яваад тус хааны эзэнд төвчж хэрхэн өхвөл хэмээн тавьж явуулж бид танд бишрэн хүч өгье хэмээн. Ерөнхийдөө Чингис хаантай хүчин зүтгийе гэсэн юм байна. Хотуухул нугад. Тэгээ Наяа энэ үгийг эцэг хөвгөж өшөж таргуутай ярилт үгийг хотуухул нугаас тавьж явуулж хотуулгын нугад гэж газрын нэр юм биш үү заяа. Таргуутай ярилт хотуулгын нугад руу ороход Наяагийн хүмүүс хоорондоо хилэлцээд ерөөхдөө таргуутай хэрэлт үгийг тавьж явуулъя гэсэн шийдвэр гарсан байна. Тэгээд Чингис хаан дээр очиод ингэж хэлсэн байна. Таргуутай ярилт үгийг барьж ирж яваад чич тус хаан хайсаар харсаар байж хэрхэн өхвөл хэмээн төвчж тавьж явуулаад Чингис хаанд хүч өгье хэмээг гинэ. Түүн Чингис хаан өгөл таргуутай хааныг гардан барьж ирсэн бөгөөс тус хаанаа барьсан арт та нарыг ургаар нь хүнэгхүүлгээ. Хаанаа төвч ядсан сэтгэлчин зөв үлгээ хэмээн Наяаг сойрхов гинэ. За ингээд таргуудаагийн албатууд болох Ширгээ төвөн алаг Наяа эдэр Чингис хаан таргуудыг барьж очих жагаад нэгэнтээ бид нар үхэх юм байна. Хэрвээ барьж очивол үхэх юм байна. Тиймээс юу яач? Тиймээс Чингис хаанд юу таргуудыг тавиад Чингис хаандаа зүгээр хүч нийлье хэмээн. Тиймээгээ Чингис хаан харин хэрвээ та нар таргууд эзнээ ингээд бариад аваад ирсэн бол ургаар чи хийх байлаа. Харин та нар хичнээн эзэндээ дургу хөнөөхийг хүссэн ч дэвчиж тавьж яваалаа. Тийм болохоор тий Наяа та эдийг сойрхлоо гэм сойрхсан юм байна. Тэгээ түүний ханд Чингис хаан дээр Жахаа гамбуу хурж ирж нөхөрлөгөөр хурж ирж тэгээд ирснийх нь ойролцоо мэрэгдэд давталгын Чингис хаан Жахаа гамбуу нар байлд нь буцохиж Донхойд Хэрээдийн Батарсан иргэн Чингис хаанд нийлж иржээ. За тэгээ Хэрээдийн Ван хаан бол урьд Есүхэ хааны цаг сайн эвтэй байсан гэд тийм Ван хаан ингээд ядарч өдөрч явахт нь Есүхэ хаан 2 ч удаа тасалсан юм байна. 2 удаа таслахт нь баярлаж нөхөр амт нөхөд орсон юм байна. За тэгээд Ван хааны дүү нар ингэж хоорондоо ярилцсан гинэ. Энэ ингээд бидний хан ах өгөөгүй авиртан өмхийн илэг өвчлөн явж ахан дүүсийг барваа. Хар хятанд орж хамаг улсыг заваа. Идүүгээ бид хэрхэх бид. Их өдөр яаж авсан хэмээгээс 7 настайд нь мэрэгд иргэн давуулан одож алаг ишгэн дах өмсгөж цэлэнгийн буур хэрд мэрэгдэн тариа урд нүдэв гинэ. Тэгээд энэ нэр нь юусэн үгэлээ Ван хааны дүү нар ингэсэн юм. Ерөөхдөө ер нь Ван ах чи юу болоод байгаа юм бэ?
Тийм. Усаа яаж удирдах байгаа юм бэ? Ерөнхийдөө хааныг буулгах санал гаргасан юм байна. Тэгээд Ван хаан мэрэгдэдэд эзлэгдсэн байсан юм байна. Тэгээд хончин болоод мэрэгдийн тэмээчин байжснаа мэрэгдийн хончин болоод тэгээд түүнээс хориозмын 8 л зүхтаад 8-наас хориозм буюу сартуулын газар Чой мөрнөө юу хар хитний гүр хан дээр атсан гинэ. Тэн дээр жил болоод бас зүхтаж яваад уйгар тангатын газар явхдаа нилээ ядуу 5 ямаа ширлэн сад тэмээний цус санаж идэж ганц цохоор халиун мөртөө ядарч явхад Тэмүүжин ээж аварсан гинэ. Аварсан байна. Тэгээд ингэж хэлсэн нь Алтан ашиг Ван хаанд ингэж хэлжээ. За би бээр ийд оролцлоо. Харин хан чамайг муулчгаад төвчиж ядаа хэмээжээ. Тэнд Ван хаан ийм өгүүлсэнд ил хотоор холбаари аль нь тайш тэргүүдэн дүүнэр ноёдоо бариулжээ. Дүүнэраас жахаагаан буу зогтож 8-нд очиж тэдний хүлж гэрт оруулж Ван хаан өгүүлв. Бид уйгар тангатын газар явахдаа юу хэмээллээ? Та нар мэд юу сэтгэн бэ? Химээгээд нүүр өдөн нулимж хүлээсэн тавилва. Ханыг нөлөхөд гэрт байсан хүмүүс бүгд босч нулимжээ. За ингээд би бичлэгээ өндөрлөе. Ер нь өмнө бол Чина мамуулаа юм ерөөхдөө өөрөөс ингээ эсэргүүцсэн юм ярьсан хүмүүсийг барьж аваад хүлээд ингээ та нар яагаад намайг муулваа? Би ингээ та нараас хийж байна. Ингээ уйгар тангатын газар явахдаа бид нар яаж ярьлаа? Юу ярьлаа? Та нар амлалт өгсөн шүү дээ. Ийм байж болох юм уу гэд нөлмаад ерөөхдөө хатуу хэлээд ийхүү тэгээд гэртээсэн хүмүүс бас нулимж эдгээр хүмүүс доромжил өгсөн юм байна. За ингээ энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. Намайг үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк болон subscribe хийх мартаарай.